Yes, нэг гэд энэ юу гэсэн үг юм гэхээр global standard гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид юуны тухай ярих гэж байна гэхээр бизнесийн глобал хэл гэж нэрлэгддэг зураасан код. Бүтээгдэхүүн дээр байдаг. Янз янзын одоо ингээд орнуудын өөрийн кодтай импортын бүтээгдэхүүн, Монголын бүтээгдэхүүн. Өнөөдөр бид Монголын 8 6 5 гэсэн 3 гэдэг цаашаа өргөжлөдөг. Манай хэрэглэгчид одоо бас сайн мэддэг болж байгаа. Бизнесийнхэн бол бүр сайн мэддэг. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэглэдэг. Бодлогын төвшөнд бол одоо мэдэж эхэлж байгаа ач холбогдлын ийм зүйлийн тухай ярих гэж. Энийг бол зураасан код гэдэг. Энэ юу юм бэ гэдэг Монголд яаж үүсч вэ гэхээр 2003 онд одоо дэлхийн энэ JS нэг гэсэн энэ олон улсын байгууллага байдаг. 116 гишүүнтэй. Өнөөдөр дэлхийд чи одоо яг энэ нэг хэдэн тоогоор л дэлхий дээрх бүх бараа бүтээгдэхүүн үйлчлэгч ингэж урсж шít. Өөрөлдөл асар их олон энэ сая тийм бүтээгдэхүүн донд энийг хамгийн хялбар удирдах. Тиймийн тулд энэ хэрэглэл А гэдэг цэгээс хамгийн эцсийн цаг хүртэл хэрэглэгчд хүртэл энэ цэг дээр бүх мэдээллийг агуулсан гэдэг зүйлийг өндөрлөгт 1948 онд бодоод болсон. Монгол улс гэж. Сүүлийн жилүүдэд энэ олон салбарт хэрэглэгдэж байна. Та бүхэн мэдж байгаа энэ за ямар ч гэсэн сонгуульд улс төрийн сонгуульд хүртэл хэрэглэгдсэн. За хөдөө аж ахуйд хэрэглэгдэж байна. Малын эмчигдэх чинь одоо энэ л одоо энэ цаад агуулгын шүү дээ. За тэгээ эрүүл мэндэд хэрэглэгдэж байна. Жижиглэн худалдаанд манай компаниуд хэрэглэж эхэлж байна. Бусад салбаруудад за тэгээд энэ тээвэр логистик энэ худалдаа хөнгөвчлөх гэж нэг ойлголт. Өөрөөр хэлбэл Монгол улс чинь экспортлоос гадна импортдог асар их бараа. Тэгээд энэ бүхний чинь процедурын одоо төвөгшлийн багасгахын тулд энэ хэдэн хэлбшидийн тоонуудыг ашиглаад хэрэглэгчдэд болон компаниудад хамгийн хэрэгтэй ингэснээрээ тэдний зардлыг бууруулдаг. Энэ төрөл бүрийн замыг богиносгож өгдөг. Энэ бараа нийлүүлэлтийн элхээ гэж нэрлэдэг. Одоо энэ бараа ингэж явдаг тийм ээ. Бүх тэр замын зургийг хөнгөвчилж өгдөг ийм их ач холбогдолтой зүйлийг зураасан код гэж. Сүүлийн үед гараад байгаа энэ одоо баркодны технологи энэ сүүлийн одоо үеийн хөгжлийнхэн тийм ололтууд энэс цаг алдлгүй шуурхаа авах. Энэний тулд нөгөөдөлтэйгээ тэр глобал байгууллагатайгаа хамтран ажиллах болон холбогдох улс орнуудын одоо жишээл одоо байгууллагууд Солонгос ч гэдэг юм уу, Хонконг ч гэдэг юм уу, эсвэл Европ айл нэг орн эсвэл одоо Орос яддаг байх. Тэгээ энэ улсуудтайгаа цаашдаа бас туршлагаас ойлцох, туршлагаас нь суралцах энэ чиглэл байх юм байна. За тэгээ Монгол улсад бол одоогийн энэ жижиглэн худалдааны секторт болон бус секторт байгаа энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, гүнзгийрүүлэх, өөрөөр хэлбэл технологийн хувьд компаниудад өшөө олон тийм одоо энэ чиглэлийн технологиг ашиглах ингэснээрээ компанийнхаа зардал тийм ээ үйл ажиллагааг үр ашгийг сайжруулах ч гэдэг юм уу. Тэрнээс гадна хөндлөнгөөр өөрөөр энийг тэр зах зээлээ буюу тэлэх өөрөөр өөр секторуудад батлан гаалх хүртэл энд ч орж шүү дээ. Дөрөв би ярьсан хэлийн бомбын менежментийн асуудал, тээвэр логистикийн асуудал, хүнсний аюулгүй байдал дээр яаж цаашаа явах юм. За одоо ингээд нөгөө юу ярьж байна. Биднес бахан бэрж яж байгаа үдээ аж ахуйн бэрж. За тэгээд малын одоо мал аж ахуй дээр тэр малын эмнэлгийн асуудал одоо шүү. Малын эмнэлгийн одоо тэр урьдчилсан сэргийлэх бол энэ бүх юм дээр баркодыг цаашаа яаж хэрэглэх юм. Энэ дээр бизнесүүдийн төрн тэгээд хамгийн гол нь хэрэглэгч энэ мэдээллийг яаж худалдаа экспорт нэг хөнгөвчлөх, худалдааг хөнгөвчлөх энэ үйл ажиллагаатай яаж уялдуулах энэ чиглэлээр төр засгаас гарч байгаа шийдвэр тийм ээ энэ үйл ажиллагаатай яаж уялдуулах гэх мэтээр 13 он болон цаашдын жилүүдэд хийх ажлууд их байна. GS-1 систем нь дэлхийн нийт эдийн засгийн 90% хамарсан өргөн систем болсон гэсэн олон улсын судалгааны томоохон байгууллагын гаргасан статистик мэдээ байдаг. Түүнчлэн GS-1 систем зураасан кодтой холбоотой үйлдэл өдөрт
5 тэрбум удаа хийгддэг гэсэн тооцооч гэсэн байдаг байна. Зураасан код нь дэлхийн нийтэд түгэн дэлгэрч шил ирэх тусам улам бүр боловсронгуй болсоор байгаа. Манай улсад нэвтрээд 10 гаруй жил болсон GS-ийн систем гэгдэх зураасан кодны талаарх ойлголт иргэдэд хэр байдаг талаар тодруулъя. Зураасан код баркод гэж ярьдэн штэ. Бараа бүтээгдэхүүний хойнооддаг код зураастаа. Таны талаар ямар хэр ойлголттой байдаг вэ? Юуг илэрхийлдэг гэж боддог вэ? Гэхдээ улс орны орны л барааныхын кодыг илэрхийлдэг шүү дээ. Гэхдээ манад үйлдвэрж байгаа яг өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болыг барааны бүгд л кодтой байдаг шүү дээ. Одоо энэ кодгүй бараа гэж байхгүй шүү дээ. За баярлалаа. Мэнэ нэг юм асуучих. Нөгөө нэг зураасан код баркод гэж ярьдэн шүү дээ. Бараа бүтээгдэхүүн дээр байдаг нэм зураасан код. Таны талаар ер нь хэр ойлголттой байдаг вэ? Юуг илэрхийлдэг гэж боддог вэ? Улсын үйл юм баг. Үйлдвэрлэсэн улсын код юм баг гэж ойлгодог шүү дээ. Тий. Өөр ойлголт байхгүй юу? Байхгүй байна. Энэ тухайн нөгөө барааны нөгөө таних тэмдэг болд юм гэж боддоо шүү дээ. Тий. Уус нөгөө цаанаас стандартчлаар авдаг үстэй тий. Тэнийг л шүү. За Тэр улс орны аль улсад үйлдвэрлэсэн орны тэр орных нь код ихэндээ сүүлд нь тэр уг барааныхаа бараа бүтээгдэхүүний код л байдаг гэж боддог шүү дээ. баярлалаа. За яг сайн мэдэхгүй дээ гоё. Багаагаар мэдгээр л хоёр улсын код дугаараа л гэдэг таас мэдэн дээ. Тийм тэрнээс бол яг сайн нарийн бол мэдэхгүй. Тийм яг мэрэгжлийн бос болохоор тийм сайн мэдэхгүй. Тэгээ улс орны тийм нэг тэмдэг юм бол гэж боддог шүү дээ. Ихэд 6 гэж чадаа хятад 8 гэхээс солонгос юм уу гэж л ойлгоод тийм шүү дээ. Монгол хэд байдаг гэж мэдгүй та. Монголын ерөөсөө харин мэдхгүй код байгаа юу вэ? Монголын 865 буюу 865-аар хэлсэн мэт юм байна. 865-аар. За. Манай улсад хэрэгжиж байгаа зураасан кодны хэрэгжилт өндөр хөгжилтэй орнуудаас доогуур байгаач бүс нутаг ижил төвшний улсуудтай харьцуулахад нэг төвшөнд хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд дунд төвшөнд байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан байдаг. Энэ нь иргэдийн өнөөгийн ойлголт мэдлэг баталж байгаа юм. Бусад орнууд мобайл технологи, радио долгионы хэлбэлцлийг илүү ашиглаж жижиглэнгийн сектор хүчтэй хөгжиж байгаа юм. Дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэлтийн сүлжээ бүхий компаниуд тээврийн логистикийн нийт зардлыг бууруулахын тулд зураасан кодыг дээд түвшинд хэрэглэж байна. Харин манай улс технологийн түвшинд харьцуулахад хүрэхгүй байгаач компаниудын оролцоо болон зах зээл дэх жижиглэн худалдаа эрхлэгчдийн оролцоо сүүлийн жилүүдэд өссөөр. Тэгэхээр олон улсын байгууллагууд эсгээр тухайн улс орон бүрд одоо өөрийн гэсэн префикс өгдөг. За Монголын хувьд бол 865 битдэх 600 солонгосох 880 гэх мэтчлэн ингээ явдаг. За тэгэхээр энэ нь бол 865 та гэсэн одоо код байх юм бол энэ тухайн бүтээгдэхүүн одоо Монгол улсад үйлдвэрсэн өөрөөр хэлбэл Монгол улсаас гаралтай байна гэдгийг одоо илэрхийлнэ. Эсвэл одоо энэ зураасан кодтой байх юм бол энэ чанартай бүтээгдэхүүн гэсэн юм ойлголтыг бол хэрэглэгч шууд хүлээж авдаг. Тэгэхээр энэ шууд утгаараа бол бас шууд гарал үүслийг нэг тодорхойлохгүй чанарыг бол бас кодтой байх юм бол чанартай гэдэг ойлголт бас биш. Харин эсвэргээрээ бид нар зураасан кодныхын тусламжтайгаар тухайн бараа бүтээгдэхүүн аль компанийн хуу аль улсад үйлдвэрлэсэн мэн гэх мэтчлийн бусад мэдээллүүдийг бол авах, мөшгөх, олж авах талаар гол хэрэгсэл түлхүүр болдгоороо бол онцлог байгаа. За ялангуяа төрийн хэмжээ, хувийн хэмжээ, ялангуяа гаднаас импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн зарим тохиолдолд 865 гэсэн кодтой байдаг. За тэгэхээр энэ маань өөрөө олон улсын систем учраас заавал одоо тухайн улсад үйлдвэрлэсэн байх юм бол тухайн улсыг тавих ийм шаардлага биш. Олон улсын стандарт гэдэг утгаараа худалдаанд оролцож байгаа үйлдвэрлэгч юм уу, худалдаа авагч юм уу, грейд борлуулагч талын одоо аль нь зураасан кодоо хариуцж эзэмших вэ гэдэг асуудлыг бол худалдааны гэрээндээ зохицуулж өгөх ёстой. За тухайлх юм бол манай Монгол улсын зарим аж ахуйн нэгж байгууллагууд хятад, солонгос гэх мэтлэн гадны улс орнуудад ялангуяа
хүн сэргээр хэрэглээний бараа бүтээгдэхүүний захиалгаар одоо хийлгэж импортоор оруулж ирж Монголын зах зээл дээр зардаг байгаа. Зураасан код бол нийлүүлэлт эрэлтийн сувгийн харилцаа буюу логистикийн үйл ажиллагааг хэлбэршүүлж хөнгөвчлөх нэг арга юм. Зураасан кодын тусламжтайгаар нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч байгууллагууд болон үйлдвэрлэгч, бөөний худалдаачин, дистрибьютор, тээвэрлэгч, жижиглэн худалдаачин зэрэг байгууллагууд захиалга өгөх, хүлээн авах, үнийн нэхэмжлэх хэлгээх, нөөцийн оновчтой хэмжээг тодорхойлох, эрэлтэд суурилсан үйлдвэрлэл явуулах, агуулгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг ажиллагаагаа түргэн шуурхай, найдвартай явуулах боломжтой болдог. Хамгийн энгийнээр тайлбарлавал бараа бүтээгдэхүүнийг түүхийд материал байдлаар хүлээн авснаас эхлээд үйлдвэрлэлийн процесс, бэлэн бүтээгдэхүүн хадгалалт, илгээлт, тээвэрлэлт, бэлтгэн нийлүүлэлт, эцсийн хэрэглэгчдийн хүлээн авалт гэсэн үе шатад дамжлага бүрт бүтээгдэхүүнийг хянаж шалгахад зураасан код тусалдаг. Учир нь тухайн бараа бүтээгдэхүүний давтагдшгүй сорын ганц гэдгийг тодорхойлдог. За тэгэхээр зураасан кодыг хэрэгжүүлэхэд энэ харьцангуй шинэ систем гэдэг утгаараа бид нараа хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх, хүмүүсийг одоо сургах ажил бол маш чухал. За энэ утгаараа манай нийгэмлэг бол сургалт семинаруудыг өсөлт гаргасан болоод одоо гишүүн аж ахуйн нэгж байгууллагуудаа явуулдаг. За гадаад дотоодод сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Дээр нь одоо хэрэглэгчд аж ахуйн нэгж байгууллагууд зориулсан ном гарын авлах зэргээр хангаж хүмүүсийн ойлголтыг дээшлүүлэх. Мэдлэг бол мэдээлэл өгөх чиглэлээр бол голлон анхаардаг байгаа. За тэгээ энэ зураасан кодын систем нь өөрөө одоо олон улсын глобал стандарт гэдэг утгаараа нэр томьёоны хувьд нэршлийн хувьд бас гадаад үг хэллэгүүд их хэрэглэгддэг. За харьцангуй шинэ салбар гэдэг утгаараа бас зарим нэг нэр томьёонууд нь монгол хэлэн дээр буулгахад төвхтөө хүмүүст одоо хоногшоогүй, танил болоогүй юм асуудлууд бас байдаг. За тэгэхээр энэ чиглэлээр бол бид нар бас голлон анхаарч холбогдох төрийн болоод төрөмс байгуулах. Үзэгч та бүхэн дараа дараагийн нэвтрүүлгээр зураасан кодыг манай улсын аж ахуйн нэгжүүд хэрхэн байгууллагатай нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа талаар болон яаж бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэгэлдэг талаар танилцах болно.